Андармаа гिचэн байсан байшинд айл нүүжирж байна. Оо. Залуучууд хөлсөөр суух юм гинлээ тэр нэрж байгаа байлгүй. Гэхдээ тэгээ саяхан сургууль төгссөн багшайл гэдэг шүү. Гэхдээ минийхөө дэлгүүрт мах ирж байгаа юм биш үү? Арай л бодоагүй байна уу юм ээ. Hayla. Онлаа. За. Ончих ба. Инээ. За дүүхүү сайн уу? Сайн. Оо. Үлдэхгүй ягаа. Би байж л. За. Би тоглоё. Би тоглоё л доо. Мөнгөтэй бол тоглож болно. Мөнгө байна. Бэлэн лав штэ. За. Яах юм бэ? Хоёрын гүтий та. Ай дэнч. Явж хитэн харьцаг болгонаа. Хой. Чи дээрэн тоглодог тоглоом биш ээ. Ахан замд хитэн хайрцаг бэлдсэн. Тэргээ авчираад аваарай заа юу. За. За. Миний дөө суулж ирээ. Тий. Ахан тийм дараа шүү. За. Чи сүүлчих үү? Тий. Би чиний ард шүү. За. 왜 비 인제 말씀인데 왜 비 낙타가 제대로 있어요? Миний дөө сүүлж ирээ. Мэд. Мэдхгүй гэсэн чи юу гэсэн үг вэ? Би чамаас дугаарыг сүүлж юу гэж асууж байна. Ухаандаа томчууд чинь хөрж ирээл. Чиний арч үг захиал. Нэг мэдхэд дурдуур орвол үгүй дараа хаалгаар мах авцсан байдаг шин. Би ч арай хаалгаар мах авчихсан чинь л дөө. Чамд тэгээд олон хүн загсан уу? Одоо хизээ эрхийг л мэдэхгүй. За дэмий зогсож байхаар хоёулаа танилцсууд тэхүү. Би таныг мэднэ үү? Та чинь сая сургуулаа төгсөөд манай энэ 7 дугаар гудамжид нүүж ирээ үсттэй. За тийм ээ. Чи одоо хэддүгээр анги? Би чинь атгар биетэй боловч айл хэдийн нас маань далиж өгсөө. Гадаадын зарим оронд чинь миний насан дээр их сургуульд ордог гэж ярих юм шин. Тэгж ярих нь чи ярьдаг л да. Ярддаг юм шүү. Бид нар чинь ярьсаар байгаа л юмнаас оцорчих юм байна шүү дээ. Оо, сайн байна уу? Сайн байна уу? Тагчж гэнэ үү? Вэ яах вэ? Мах авах нь юу? Тэ? Надад хэлчихгүй тий. Та манай энэ сая ирсэн болоод мэдэхгүй байна. Энэ хүүхч ястаа хэзээ хүн хүүхтэй. Би яачих вэ? Гөө би тэр танилцж байна. Мэдэхгүй. Хэдүүн чи манай өхрийг чулуугаар шидэд алахыг алдсан гэсэн. Барагтайхан байгаарай. Баяртай багш. Монгол хүн чинь намайгаа Үгүй. хайрлах. Эдний өхрүүд нь цэцэрлэгийн туслах аж ахуй хашаанд орсон байхгүй юу? Тэгэхээр би хөөгөө гаргацсан.
Тэгээ ер нь тань намайг хөвлөдгөө учрна. Арай алгар мах авсандаа л бантаж авахгүй дөө. За тэгээд Ер нь томчулч их залтай. Дандаа л би бинийг хуурцгаад өгс. Ой хүүхэ. Бо чи энэ хашаанд нэг ороод ирэхгүй юу? Би их чи хараа. Ядарсан хөгшний хүүхтэй Хаан тэр вэ? Тэгсэн чинь согтуу юм ирж чад авсан хөлчөө тавиад юр болдгоо. Энэ охай. Унтаа. Архууда. Ажилтаа. Яа згээ. Унтаа. Чиэсэ даяа үгүйдэ. Аавда ган сигээ аваад өгөхөөр яа згээ. Одоо юу юм бэ? Айдаа чи болоод битгээд юм. Чи юу юм? Би юу юм бэ? Энэ чи юу юм гарч ирсэн байна. Би юу юм бэ? Айгуна. Менэго. Юу юм бэ? Одоо тавталтаа. Анаа зүгээс наваа чижиг. Аа нэмэргүй. Тавталтаа. Тавталтаа. За менэго. Тавталтаа. Аутга онтна. Тавшир. Авандаа уу? Хэрэггүй тийм усаар чи шарт айлдгүй юм. Мөн чихал өдөр болох юм тий. За ямар ч гэсэн хотрол юм гаргадаг юм. Миний хүү гэрт ор. Аваа хизээр. Мөн дэгж чадна гэрнэ минийх ороо. Замдаахгүй Байгаад байгаа. Ороо. ха. Гү багшаа. Би танаас уучлалт гуйх гэсэн юм. Яхрандаа уучлалт гуйдаг үлээ. Зайлв наашгаа суул да. За суу. Болдоо наашаа суу минь. Би өчигдөр таны гарыг дэндүү чанга хадчих шиг болсон. Өчигдрийн тэр хүн чи юу юм? Чи наав мөн үү? Мөн миний аав. Гэхдээ тэгээ яалаа гэж агсан согтуу тавиад байгаа. Чамаг зодсон уу? Гү багшаа. Уул нь юм л да. Миний ээж намайг төрүүлэх гэж байгаад эндэж нас сурсан юм гэлээ. Тэгээд аав маань хаяа согтоод ирэхлээрээ эхийнхээ толгойг зайлгсан заяаг амтэн гээд намайг загнадаг юм. Гэхдээ тэр нь чи ямар буруутай юм? Аа?
Буруу тавилгүй ах вэ. Хэрвээ би төрөөгөөс өмнөдөө даав ээж минь хамт жаргаад л байж явах байсан шүү дээ. Тэгээд ээжээс хойш аав маань арх өөдөг болоод бас дагуур хүүхдтэй нэг хүнтэй суусан юм л. Түүндээ загнуулаад л явж байдаг. Би аавыгаа өрөвдөд заримдаа ирэхтэн тус болгосон гэж боддог. Хаяал тамхи авч өгдөг. Чи мөнгө ханаас олдгийг? Эмээ маань дэлгүүрээс махсуу авгээд хэдэн төгрөг өгдөг юм л та. Түүнээс нэлээд гарсан 10-20 мөнгөнд би далд хийчихдэг юм. Багшаа та намайг уучлаарай. Би таны гарыг чанга хацахгүй гэж бодож байсан юм. За. Би аавыгаа өрөвдөд л. Тийм аавыг уу? Миний аав арх өөдөг болохоос архич юм биш л дээ. Би ээжгүй ч гэсэн аавтай. Цаа. Өчигдөр би тантай нийлээд аавыгаа хөөгөө уулцсан мөл яа. Би аав ичнэ гэж мэдсэнгүй л дээ. Зүгээр л нэг согтуу Аав маань нэрэж ирэхгүй бол би бүр үнчрэн шүү дээ. Аав дөөрийнх нь хүүхдүүд нь байгаа. Чи их сонио хүүхд юм аа. Харин та их сонио хүн юм аа. Аав чи явсан уу? Унтаж байна уу? Явсан. Сайн явсан. Тэгээ юу гэж байна? Чамд баярлалаа гэж хэлв үү? Тэгсэн. Баярлалаа гэсэн. Тийм. Намайг бүр жаахан өгчигдээ шнүргөөд л. За минь нөхөө сайн сууж байгаарай. Эмээгээ сайн асраарай. Аав нутахгүй ирнэ гэсэн. Аваа л доо. Миний авч үгийн сайн хүн байхгүй да. Тийм үү? Тий. Багш би ингээ явах уу та. Аав нь явсан уу? Явсаа. Миний хүү юу одоо? Юу ч удаагүй. Эмээ. Хандрмаа их чирэх болов. Чи өвтөрийг үдээд малтаа үз. Тэгээд ажил албанд болохгүй хэцүүч байгаа байлгүй яав ч те. Хаана байгаа гэлээ? Зүүн хараад гисэ. Ямар хамаатан садан биш те. Тэгээд чи өвтөрийг л гэж ирнэ гэж юу дээ. Миний хүү дэмийн бодос сэтгэлэн зовоох юм. Эмээ хүү хоёрт хийх юм их байна оо. Юу байгаа юм бэ? Мөд хүйтэн сэрүүн болон тэрнээс л өмнө туурга дээрээ засаж сэлбэх гээд л ажил их байна оо. Өө. Тэр юухан байх вэ ээж минь? Бас л юухан байх уу гэж шүү. Бэлэн ам хэлдгээ болоорой. Эмээгийн чинь урд ажил хийж явахад албаны зарим хүмүүсүүд бэлэн сайхан үг хэлээд тэр нь ажил болдгүй явдал байсан л юм. Одоо ч бас хаяа тиймэрхүү явдал байдаг бололтой. Минийхөө иймэрхүү хүмүүсийн чинь ам нь бэлэн ажил нь оронцог болсон хүмүүс гэдэг юм шүү дээ. Миний хүү ам ажил хоёр зөрүүл сурав заа. Их муухай шүү.
Яах гэдэг юм бэ? Болдоо. За, мэрэг төлгөөл уулгаад байна уу чи? Төлөг болгоогүй мэрэгэн бөөдгөл шатааж байна. Чи ер нь маанаг царилчаад өөрөө тэнийг үүдэн шивт. Яг мэрэг бууж хахад хүн чочооч юм. Чиний энэ мод ирсэн татгсан хоргол юугаа мэддэг байна. Хандармаагаад үзээд байна уу чи? Мэддэг юм да. За. Тэр шашин шүтлэх юмар яах. Хоёул зүгээр нэг татчих. Шашин шүтлэх юм уу? Монгол зөнгөлгийн тоглоом аав надад зааж өгсөн юм. Аавын тоглоомд ямар хамаа байна? Хоёул зүгээр л үзчих. Маш за. Тэгвэл эртээдээ алдсан өглөө. Гүй би ноёнд өгсөн шүү дээ. Чи одоо хүртэл аваагүй юм уу? Өөрөө шатчихаа. Байж чи. Дүүгүү жахан цор зөрөх гэдэг нэг үү юу? Яйдаа. Өөрөө шатчихаа. Наашир чи. Шатсан мэдүү? Өөрөө шатсан. Шатсан мэдүү? Өөрөө шатсан. Хийхэрээ ямар эрт талах шүү дээ. Нөгөө болдоо тэнд амьдрал нь хэцүү гэж хэлсэн шүү. Хийлж ярих хүн байхгүй дураараа. Тэгээд бас хэл амнаа гүйцэтгэхгүй. Үгүй уг нь гайгүй хөөгч шүү дээ. Болдоо. Наашраа. Хүрээ дээр. Нааш хүрээ дээр. Үгүй яачаа? Цаасан тэнэгэл тоглож байгаад Юу? хөзрөл байхгүй. Хөдөр тоглоход чинь хөл ямар хамаатай? Оросууд дурак гэл тоглоод байдаг шүү дээ. Цаасаар тэр тусмаа мөнгөөр тоглохыг ухаантай гэх ба. За. За болдоо манайхаар очие. Тэхүү. За манад орё л дөө. Миний дөөнийг Яах юм бэ? эмээдээс үу авч өгөхгүй юу? Манай эмээ сүний мөнгөтэй. Эмээ маань сард тэтгэврийн нөлөө хэдэн төгрөг авдаг. Тэр нэмэгтээс болоо л байдаг. Чи эртээд хөдөр тоглож байж мөнгө алдсан гэвээс тээ. Тэрэндээ нэг өгч. Авахгүй. Тэдэнд алдсан мөнгөө би танаас авахгүй. Ирийнхээ сайн тожиж байгаа л. Чи тэднэртэй битгий нийл. Хэрвээ мөнгө төгрөг хэрэгтэй бол биднэрт хэлж байл та. Мач ихэрэд. Хичээл эхлэхээр болчихно уу? Том хүмүүс хүүхэд цаашаа л гин. Тэр тусмаа намайг бол хэцүү хөвтгээд халгаахгүй гэж. Чи тийм хэцүү хөөхөд юм уу? Тийм л юм байлгүй. Эмээ тэрийг зарим хүмүүсүүд дэрлэхэд байхлаар нь би зориуд адардаг юм. Яагаад? Маа. Ингээд гэвэл бас адарсан болно үсттэй. Энэ ер нь айхтар хүүхч юу? Манайд хандармаа гэж нэг хүүхэн байсан юм уу да? Үргэлжлээд хандармаа ихч гэж яриад байдгийг. Тий. Эртэд орой эн чинь манад орж ирж ярьж сууж байснаа. Та дуулж бүжгэлдэггүй. Манай хандармагч айгуу сайхан дуулдаг штэ гэж ирээл намайг айгуу хэвгүй байдалд оруулсан штэ. Тэр юу ч бишээ. Надтай дэлгүүр тааралдчихад намайг ер нь бараг л хоцрогдсон багш гэж хэлэхдээ өгсөн л дөө. Чи ер нь энэ хүүхдэд зурлаад хэрэггүй баха. Юу ч болох юм бэлээ. Аав нь арх ууж агсан согтуу тавиад л. Ер нь энэ аль сургууль сурдаг юм бол? Мэдхгүй. Хүүхдээ ч өдийн насан дээр хаашаад бол хаашаа өнгөрөх мэрэгэн бод ил дөө. Их л хэрсүү хүүхэд байна лээ. Хэцүү л хүүхэдтэй. Болдоо.
Миний дүү хандармаа ихчийнхаа тухай ярил л да. Одоо хаа байдгийг, юу хийдгийг. Танаа байсан энэ байшинд нэг жил хэрэтээ суусан. Аа. Их сайхан сэтгэлд. Их сайхан ихч. Бас надад их хайртай. Тийм үү. Битээр заримдаа хамт явж кино үзэгслэн үздэг байсан юм аа. За хоёулаа энэ ч тухалж байгаад тэгээ загс барина. За тэгээ. Миний дүү хэдэн мөчөр бариад ирээч. За хаа. Болдоо. Хоёулаа цаагаа чанж уучгаад тэгээд урууддаг юм билүү? Тэгээл дөө. Чи яагаад барихгүй вэ? Оо би барьж чадахгүй юм би. Байх. Тэгж байгаа сурнаа. Уурга авч. Болдоо. Миний дүү дуулаач дээ. Би дуулж чаддгүй. Харин та хандармаагчийн дуулахыг сонсоод уйраад л уйлна да. Чи бол уйлдаг уу? Үгүй. Би уйлдаг уу? Багтаа нулимс маань дууссан байлгүй дээ. Өнчүүн сайхан дуулдаг л гэсэн. Харин би чинь аавтаа хүн шүү дээ. Тэгээ сайхан дуулдаг юм байлгүй. Чи тэгээд ямар ч дуу мэдэхгүй гэж юу? Мэднэ. Хандармаагчийн дуулдаг бүх дууг мэднэ. Тэгвэл чи дуулал да. Дууны сайхныг дуулаач та дэлхиймэн. Цэцэгсийн гоёмсгийг тэрврээд инэ гэж хүмүүс имэн. Хүнээстэй тухантан гэж байхгүй билээ дэлхиймэн. Чи сайн хүнийг мөрөөддөг болохоор чи ч гэсэн сайн хүн юм. Чэрчэрний үйл бол доо. Миний ээж хандармаа хичээл хүн байсан баг та. Тэр мө бөөдөг юу юм бэ? Юу юм? Хэцүү хүүхэд цогцолтой газар байх юм бол дээш нь өгөх хэрэгтэй. Юу ярьж байгаа юм бэ? Хэцүү хүүхэд гинэ. Та нар шиг хүмүүсээс олж тэр хэцүү хүүхэд гэдэг чинь л бий болж байна. Хөөе юу? Заахтай хатлыг хаваараа. Ах нь удахгүй. Сайн сууж байгаараа миний дөө. За аваараа. Та тэр хоёр минь арга гав явуулсан шүү дээ. Батунгол юм бүр хоёр бол аваад хоног сүлдэж бас яа. Та явах бит. Бид. Одоо Өөдөө юусэн цаг За баяртай. Баяртай. Аргач байгаа. Та энэ уугуудаа хариулах явах бит. За тэгээд намайг хэлчих шүү. Таны нэг хариулт. бүх юмудаа авсан байх гэж байгаа юм байна. Хатны
энэ чинь болоо юу та? Юусан юм бол хөгшнийхэндээ юм утсан юм бол. Чи бушуухан гараач. За тэг би гарч чад ирье. Яасан юу бол? Уга таарч яачгүй. Эмээ чи өвдөө юу? Уга хандармаа гэртээ. Юу гинэ? Хандармаа гэртээ. Уга миний доо одоо ороо энэ хар усан борооноор Яг хандармаа гэртээ. бодоо.